Дэжгүй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар малчтад туслах сайн санааны аян урнаж байна. Тус аяны хүрээнд 9 аймгийн 27 суманд малын тэжээл болон дулаан хувцас зэргийг хүлээлгэн өглөө. Монгол улсын нийт нутгийн 70 гаруй хувийн зодорхой болон зуудын байдалтай байна. Энэ жилийн тухайд нийт нутгаар өвлжилт хүндэрч байгаа шалтгаан нь цас ихээр орсон, мөн зарим үедээ дулаарч цас хайлан мөсөн бүрхэл тогтож мал бэлчээрээс идэхэд хүндрэлтэй байгаатай холбоотой гэж малчид хэлж байна. Өвлжилт хүндэрсэн учраас хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар аж ахуй нэгж байгууллага болон төрийн бус байгууллагуудад урайлан малчдад туслах сайн санааны аяныг өрнүүлж байгаа юм а. Аяны хүрээнд 9 аймгийн 27 суманд тус бүр 10 тонн тэжээл амжиргааны түвшин доогоор малчин иргэдэд дулаан хувцас малын нэмнээ зэргийг хүлээлгэн өгч байна. Аж ахуй нэгж төрийн бус байгууллагууд урайлаг гаргасан байгаа юм. Энэ өвлжилт хүндэрж байгаа малчид маань хүнд байна. Энэ талаараас малчдаа тусламжийн гараа хүргээчээ гэж урайлаг гаргаад энэ урайлагын дор олон аяны өрнүүлэхэд олон аж ахуй нэгжүүд бараг 300 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн малын тэжээл цугларсан байгаа юм. Энэ хөө цугларсан тусламжийн бараг хүнсүдэж хөнгөн үйлдвэрийн яамнаас одоо энэ 9 аймаг 27 сумд тарааж байгаа. Энэ нь болохоор давхар нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын байгууллагуудыг давхартуулахгүйгээр тэднэрт хамрагдаагүй яг сум аймагуудыг хамруулад өнөөдөр энэ Сэлэнг аймгийн Мандал суманд энэ үйл ажиллагаа явагдаад энэ тусламжийн хэвэг малчдад бас дулаан хувцас ахуйн хэрэглээний тусламжийг хүргэж өгöd явж байгаа. Засгийн газрын зүгээс улсын зүгээс бол одоо болцооны хэмжээр арга хэмжээний зохион байгуулж байгаа. Гэхдээ энэний хажуугаар бас энэ хүн цагууд монголчууд бие биендээ туслах гэсэн аяныг яамнаас зохион байгуулад ийм том хөдөлгөөн болгосон бол би доторх баяртай байна. Яг л үнэхээр бид нар ч угаасаа цөөх хүлээ шүү дээ, тийм ээ. Хүнд үед чадлаараа хотынхын хотынхандаа монголчууд бие биендээ тусалж их энэ сайхан санаа бол маш том зүйл байгаамаа. Тэгээ энэний хүрээнд бол зөндөө их юм цугласан юм байна. Өвс тэжээл, хувц сунар. Тэгээ энэний дагуу манай өнөөдөр байн шинмсэн бас энд амаргүй л байгаа. Энд чи 10 тонн хэвэг тэжээл, тэгээ 10-аад одоо малчтад өвлийн дулаан хувц юм гардуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ажлыг хийдэг Төв аймгийн Баян Чандман, Сэлэнг аймгийн зарим сумдад тусламжийн аяны барааг хүлээлгэн өглөө. Тухайлбал Сэлэнг аймгийн Мандал сумын хувьд 138 мянган толгой малтай өвлжилт хүндрэх төлөвтэй зодорхой байна. Баруун бүрэн суманд мөн ялгаагүй зодорхой цасан бүрхүүл зузаан тогтсон хавар хүнд болвол хаваржилт хүндэрч болшгүй гэдгийг сумдын засаг даргын хамгаалалтын газраас болон малчид хэлж байна. За ерөнхийдөө өвлжилт бол бас жаахан зодорхой талтай, цасан бүрхүүлтэй. За тал хэрэг газар нэг 15-аас 20 см, хонголсон газраа бол 30-аас 40 см зузаан хонголт атуу зассан бүрхүүлтэй ингэж өвлжилт явуулж байна. Малын хорог талаар. За одоохондоо ер нь гайгүй байна. Ер нь бол хөдөө бол мал өчөөс гарахгүй байгаа. Тий. Дандаа тэжээл өсөөр л байна. Тий. Ер нь бол мэдээж 100 тонны хорогт бол гарч байгаа. За Сэлэнгийн хэмжээний сая 600 мянган доллар мал нэг 17 сумын 55 багт 9500 өрхөд одоо байна. Тэгээ яг хоо цас цууд хэдий байгаа ч гэсэн бид нэр өвлийг өнтөөд авахын тулд манай малчид маань намрын бэлтгэлээ сайн базаач тэрнийхээ өвчинд бол одоо өнөөдөр одоо сар шиндээгээ золгож байна. Ямар ч байсан энэ өвлийг бас хохирол багтаад авах гэж хичээж чармааж эдэлж байна манай малчид. Малын хорог гэвэл малын хорог бол ер нь 100% гарч байна. Тэгээ ялангуяа нэг төлөг борлон хинж давжаа тугал гэдэг бага малууд яхан ядарч хорогдлол сүүлийн үед бол нэлээд нэмж байна. Зудын байдалд байна доо. Бэлчээр тааравта. Тэгээд тусламжийн аян төрсөндөө их баярлж байна. Хөдөөж хаяан болоод ерөнхий сайдтай баярлаа. Та одоо жишээ нь голдоо ямар мал? Би адуу хонь голдуу малтай. Тий. Сайлын 2 хөр тэгээ ерөнхийдөө цутруухан хатуу холоо үл болж байна. Бацаг байдлаа бол. Тэгээ одоо ирэх биш. Хаврын саргарч нашлах бол. Яггүй л. Өдөөгөө одоо цастууд ер нь саяын сүүлийн орсон цас жоохон хөндрүүлж магадгүй болол байдал нь тиймэрхүү л. Гэтэ гайгүй хаа манай Хадлангийн бүс нутаг газар харцангуй говь аймаг гэдэг болоод үс хадлан хийдэг учраас бэлтгэдэг учраас гайгүй үйлжилт гайгүй хаа гэж л бодож байна. За манай ч одоо өвлжилт
Намар одоо их эртхэн цас ороод нэг олончуудаар анхны орсон цас бол маш их зузаан орж тэгээд яхан хайлаад дураамаас утраад ингээд лавшраад ирэн цас маань одоо кют их тал байна да нэг. Тийм манай баран бүрэн бол одоо ирэн ийм хайхтар цас орж ингэж байгаа юм барах олдоо хар байдгаас энэ жил нэг онцгой юм цас орлоо. Энэ бол энэ зундаа бороо их орсон тэр чигч нь эргээд энэ цас болоод бас л ордог юм байна. Харин Төв аймгийн Баян Чандууд сумын хувьд 2017 оны эхний байдлаар 4715 хүн амтай 45239 толгой мал тоологджээ. Тус сумд үйлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд нийт нутгаар 20-40 см цасан бүрхүүл тогтсон байна. Үйлжилтийн байдал бол одоо нэлээд хүндрэх төлөвтэй орж эхэлж байна. Ер нь энэ жилийн хувьд бол өвөл нэлээд урт тийм ээ. Хаврын байдал одоогоор бас айхтар таашгүй байна. Гэхдээ бол зодорхуу нутгийн тоонд орж байгаа. Тэгээ одоогийн малчтын одоо ярьж байгаагаар одоо Эрдэнэ багийнхаа юуны нутаг дэвсгэрээр явж малчтаа уулзаж ярилцахад одоо байдал бол нэгэн хүндрэх нэ. Энэ өвөлж тэр нь одоо л хүндэрж байна да. Малын бэлчээр нь таарах өвс нь юу цас нь хатуурсан явган шуургыг тавьсан. Тиймэрхүү байдалтай. Үхэр бол ямар ч бэлч хүнц байхгүй 12 сар хөлөрөн зогссон. Хон яг нэг боог юм болохоор нэг жоохон хугалт гэл. Итэл адуу их муудж байна. Ер нь бэлчээр таарах юм байна. Энэ өвөлж жоохон энэ одоо жоохон хүндгэл. Ерөнхийдөө энэ жилийн тухайд нийт нутгаар үйлжилт хүндэрч болзошгүй байна. Нийт нутгийн 70 гаруй хувийн зуудын болон зодорхуу байдалтай байна.